Дөнгөж би найзынхаа төгсөлтөн дээр явж ирчээд тэгээд замаараа Costco ороод Costco би жоохон жимс аваад тэгээд тэдрийгээ бэлдээд өнөөдрийн бэлдээд хөрөгчөнд хийхээр бэлэн болгоод хэрчэж гин. Тийм мэдээж шивгаа. Миний хамгийн дуртай хоёр жимс. Аннас шива. Шинэ бичлэгтээ бүгдээрээ тавтай морил. Ард төрсөн бичлэг хийсэнгүү би жоохон нэг health seasonal depression-д ороод тэгээд амарсна энэ жил ерөөсөө энэ цаг агаар ерөөсөө олигтод дулаарч өгөхгүй нэг ганц 2 өдөр бүр яг гойдсон шиг за ингээд 100 ирлээдээ байжсэн чи одоо ингээд энэ 7 хоног бүгэлжингээ бүр эхлээд ингээд шорон шуурга болоо заяа. Тэг ингээд торнадо харуулга гэж мэрэл гадаач бүрстэй амар шороотой бобор өнгөтэй болцсон. За тэгээ байж чин дараач өдөр нь ингээд битүү бороо тэгээд зүгээр бороодооч биш бүр ингээд амар хүүтэн дээрээс нь бороотой гэж 2-3 өдөр дараалж ороод. Тэгээ одоо яг хуу одоо гадаа бол нартай байна. Гэхдээ хүүтэн байна. Одоо яагаад байгаа мэдэхгүй одоо баг ингээд 6 сар боллоо. Гадаа стил дулаараагүй байна. Тэгээд энэ ганцхан бич биш ирнэ хүмүүс бүгдээрээ Чикагод байгаа хүмүүс бүгдээрээ тийм seasonal depressionтэй байгаа биш үлээ. За тэгээд өнөөдөр би өглөө босоод нүрээ бодчаад тэгээд одоо гарахтаа бэлдээ Бээжинд гарахаас өмнө газ өглөөний хоцог хийж угаад тэгээд та нартай өнөөдөр нэг өдрийн влог бичиж шийдлээ. Тэгээд камер нэг цэник маань жоохон дууссан байна. Гарахаас өмнө жоохон камера цэнэглэхгүй болвол 5% болчих. За тэгээд одоо жоохон утсан дээрээ бичээдий. Тэгээд одоо би энэ ч нэг кино үзэнгээ цайгаа бэлтлээ. Өглөөний цайнд мэдээж obvious би obvious-ыг одоо бүр ингээ бодчихлоо бүр obvious-ыг арай хитрхи хийдээд байна. Одоо ингээ бодохоор би зөвхөн obvious-ыг өглөөний цайнд яг нэг 9 жороор идэж байгаа ч гэсэн одоо жил гарan бараг бол тэрнээс устсан ч магадгүй ер нь бол нэлийн удаан зөвхөн obvious идэж явчлаа. Тэгээд obvious би ер нь ихэвчлэн янз бүрээр хийх гэж үздэг гэсэн ихэвчлэн нөгөө нэг яарал яг ингэж л ер нь хийх үедээ хийдэг. Obvious хийчихэд тэр нь chia seed хий. Нэг иймэр дүүч юм уу? Flaxseed энэ баруун туусч. За тэгээд дээр нь сүү хийгээ тэгээд печэнд хийгээл болоо. Obviously би ер нь ихэвчлэн өглөөний цагаа дандаа нөгөө яарч хурдан хийдэг болохоор тэгэж плетэн дээр сав гаргаад obviously хийгээл тэгж болгож идэхээс илүүтэйгээр зүгээр юм хурдан болдог obviously аваад тэгээд зүгээр печэнд хийгээл идчихдэг. Тэгээд тэр нь хамаагүй амархан байдаг учраас. Уртач гэрээсээ гараад ирлээ. Тэгээ одоо би хамгийн түрүүнд нэг каргоны газар явж энийг Монгол руу явуулах хэрэгтэй байгаа нэг юм жижиг хайрцаг. Тэгээд тэгсэн тийшээ төрүүлээд явъя. Тэгээ замаараас нэг Walmart орох хэрэг байгаа. Тэгээд Walmart орчоод карго орох бах. Тэгээ ирэх замдаа нэг халт машина соруулт юм билүү гэж бодож байна. Усаг нөгөө нэг соруулдаг газар яг замд байдаг байхгүй юу? Ирэх замд. Тэгээд яа хамартаж тэр зүг рүү идүүлээ явъя. Яа. За бүрсүүлдэ халууцаа дээгүүрх юм ба тайлчлаа. Карбоныхоо ямиг аваачаад өгцөн. Ирэх замдаа машины халт цэвэрлээд тэгээд нэг дэлгүүр орж нэг буцаах юм байгаа. Тэгээд тэрийгэ буцаачаад тэр хаваараас жоохон явж байгаад тэгээд өдөр йоготой тийм болохоор
Би нэг 4:30 үед явганд явна гэж бодож байна. Тэгэхээр цаг одоо 12:30 болж байна. Тэгэхээр ер нь алыг одоо идчих юм бол айгу зүгээр яг шингээд гоё таардаг. Сая дэлгүүрээс нэг юм комбоча. Жохон халаалгачтай үжи. За бүгдээрээ бичлэгтээ буцаад автаа морил. Өнөөдөр би гэртээ өөр үсээ будах гад тэгээд тэрийг харуулаад бичлэг хий гэж бодлоо. Би өмнө гэртээ нэг удаа үсээ будж исэн. Тэгээд тэрэн дээрээ фейлдээ салон орж ахиж бодуулж исэн. Тэгээд энэ удаад гайгүй ах гэж бодож байна. Солонгос дэлгүүрээс ийм хар боронгийн үсний будаг авсан байгаа. Газ тасалдаа явж орж ирчээд тэгээд усанд орсон үсээ буугааг байгаа. Тэгээд үсээ юм буугааг байгаа дээрээ бодвол будган савардаг гэсэн. Тийм учраас үсээ будаж эхэлцгээе. Ийм юм бодтой. Тэгээд өглөө тасгалдаа явчаад тэгээд одоо ажилдаа гараа явж байна. Үсээ харуулах гад ер нь нэг бодож ирсэнс бол хамаагүй бараа орсон. Ер нь нэлээд хар болчих шиг болсон. Гэхдээ зүгээр ч юм шигсэн надад байна. Нэг сайн мэдэхгүй байна. Яг хаалтахгүй бол биш байна. Гэтэ бас яг гоё байгаа мó гэхээр бас үгүй. За буцаа гэртээ ирсэн байна. Ажлаад орж ирчээд замаараа хэдэн дэлгүүр ороод ганцаар хэрэгтэй юмудаа авчаад гэртээ орж ирээд йогурт боол идээд сууж гин. Тэгээд та нар миний үрсэн дээрээ комент хэлэх хэрэгтэй байна. Яагаад гэхээр би ерөөсөө өөрөө ингээд жоохон delusional байгаад амжсан гэдэг байхгүй юу? Тэр чим яг ийм бит дүү нилээн бараа устай байж үзээгүй. Яг миний төрөлхийн үсний өнгө бол ер нь нилээн тийм dark brown. За тэгээд ойрд ерөөсөө бичлэгээ хийгээгүй. Нилээн удчлаа. Тэгээд одоо энэ бичлэгээ өнөөдөр нэг гайгүй эдитэлж аваад ойрын хугацаанд оруулахыг хичээнэ. Тэгээд энэ бичлэгийг маань энэ хүртэл үзсэн баярлалаа. Тэгээд хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баярлалаа.